ингээ шүлжээд унтсан байгаа. Тэгээ жоохон ус маань ардгаар байж магадгүй ойлгоорой. Цомцоо. Тэгээ энэ юм өмсөд хизээ өгөхээ мэдэх эсвэл яаж өгөхээ мэдэх. Сайн байцгаана уу, Чемка байна. За би өнөөдөр нэгэн гой сонирхолтой бичлэг хийхээр төлөвлөж байгаа. За энэ нь юу вэ гэхлээр штэ. Сүүлийн үед Солонгост айгуу од болж байгаа Ужинго гейм гэдэг энэ кино байгаа штэ. Солонгос төдийгүй гадаадын орнууд ч гэсэн айгуу од болж байгаа. Солонгосын Итewon гэдэг газарт энэ Ужинго гейм гэдэг киноны талаар ингээ гой үзэсгэлэн маягийн ингээ нээсэн байгаа хгүй. Тэгээд энэ үзэсгэлэн энэ 7 хоног хүртэл явагдана гэсэн. Тэгээд дуусгаас өмнө би өнөөдөр найзтайгаа явж үзэхээр болсон байгаа. Би өглөө босоод нүрээ ерөөсө будаагүй байгаа. Зөвхөн нарны тосрогцсон байгаа хгүй. Одоо тэгэхээр бүгдээрээ хамт нүрээ будаад цуг Итewon явцгаая. За одоо эхлээд фаундейшн төрхөн миний нэг юм гарцсан. Та нар тэр Ужинго гейм гэдэг энэ киног үзсэн үү? Гоё кино байсан. Тэгээд Итewon дээр энэ үзэсгэлэн нэгдэн тэгээд найзтайгаа явж өнөөдөр үзэхээр болсон байгаа. Сонирхолтой байхах. Тийм болохоор та нар бичлэгээ дуустал үзээрэй. Бас лайк, subscribe дарж дэмжээрэй. Лайк, subscribe дарахаа мартваа. За одоо ингээ кремээ төрчихсөн. Одоо хөмсгөө будна. За хөмсгөө будсан. Өнөөдөр ямар нэгэн тийм мейкапны бичлэг энэ төр биш болохоор дэлгэрэнгүй болол бичиж чадахгүй байх. Тэрийг ойлгоорой гэж хэлье. Одоо нүдээ будна. Нүдээ штэ энэ тэнэр будна. Тэгээд үлээ газ бэлдээ хэрэгтэй. Би өнөөдөр үсээ ингээ гоё зигзаг хэлбэр гэдэг л зигзаг хэлбэртэй байвал гоё байх гэж бодоод чөтөрөөрөө ингээ шүлжээд унтсан байгаа. Тэгээд жоохон ус маань ардгаар байж магадгүй ойлгоорой. Тэгээд нэр та нарт тэр кино ямар санагдсан бэ? Гоё санагдсан уу? Яг тэ киноны 2 season 2 нь гарах юм шиг надад санагдчих төгсөлдөө угаасаа яг тэгж төгссөн болохоор тэгээ үзээгүй хүмүүс нь үзээрэй. 9 ангит болохоор дороо дуусна баг нэг өдөр үзчих магадгүй байх. Тийм болохоор гоё үзээрэй, завтаа өдөр үзээрэй гэж хэлмээр байна. Вакцинд хариулна гэдгсэн дээ. Би вакцинад хариулсан байгаа. Эхний ээлжний вакцинад хариулсан. Тэгээд тэгж вакцинад хариулахад бүр амар халуураад сүргэнүүлээд амар үзүүлсэн бол байгаагүй. Юу яасан байгаа? Энэ хариулсан энэ гар маань 2 хоног амар хүндүртэй байсан. Ингээ хөдөлгөд хүчтэй хөдөлгөх юм уу? Ингээ дээшээ бүр ингэж амар өргөж мөрөж чадахгүй. Жоохон хүндүртэй байсан. Тэгээс нүдээ будаад явах хэрэгтэй. Нэрээ Монголд цаг агаар ямар байгаа вэ? Хүтэн байгаа юу? Солонгост штэ. Одоохондоо болохоор 27, 28 градус гээд дулаахан байгаа. Өдөр хэсэгтээ бол амар халуун. Тэгээд өглөө орой хэсэгтээ жоохон сэрүүхэн дүү тиймэрхүү байгаа. Монгол болохоор хүтэн болсон. Та нар Буланцанд орсон байгаа юу? За энэ саанаас энэ оранжингийн саанаас нүдэндээ жоохон би ингээ нүдээ дандаа саатай буцаар хагаад ингээ саавгүй бодохоор амар хоосон санагдаад тэгээ заавал энэ жоохон ч саа төрхдөг байгаа. За нүднийхээ контрыг зурсан байгаа. За сормосоо бодцсон. Одоо нүрэндээ сүүдэр тавина. Өнөөдөр миний инстаграмын маань дагдаг хүмүүс маань Итewon явсны маань төрүүлийг мэдчих те. Миний инстаграмыг дагаагүй хүмүүс нь дагаарай. Энэ дагаа инстаграм шүү. Би ер нь бичлэг болгондоо хэлдэг. Инстаграмдаа жоохон итгэвтэй байдаг болохоор надтай гоё ойр байя гэж бодож ивэл миний инстаграмыг дагаад дагуул гоё
сонирхолтой юмнууд харж болно шүү. За ингээд одоо хамраа. Өнөөдөр юу өмсчих вэ? Эмэгтэй хүн болгоны өглөө болгон боддог зүйл. Өнөөдөр юу өмсчих вэ гэж. Өнөөдөр юу өмсчих вэ? Би үсээ жоохон шүлцсэн болохоор жоохон тийм чөлөөтэй ч юм уу, хипхоп ч юм уу, тиймэрхүү стайлаар өмсдөг юм уу гэж бодоод байна. Юмсгий. За одоо хацраа өнгөлөөд уруулаа будаад дуусаа. Хацраа юм ягаан өнгөр ингээд өнгөлчдөг байгаа. Ер нь хацраа өнгөлдгөө охтууд маань охтуудтай хэлэхэд хацраа өнгөлж байгаарэ. Би бас хацраа нэг өнгөлдгөөс ахгүй юу? Ер нь яг гэж өнгөлдөг байна мэн гэж боддог байсан чинь учиртай л исэн бил. За ингээд уруулаа будаад тусаа. Хүмүүс намайг уруулчин ямар том юм гэдэг сахгүй юу? Тэгээд миний урал том биш шүү дээ манайхаа. Жижиг юм хгүй юу? Тэгээд ерөнхийдөө бодохдоо жоохон томруулж боддог гэх юм уу? Та нар мейкапын маань бичлэгийг сонирхож байна гэдэг юм бол би тэрэн дээр угаасаа оруулнаа. Тэгээд өнөөдөр уруулаа ямар өнгөөр бодох вэ гэхлээр суурийн энэ өнгөөр будаад тэгээд энийг гэж бодож байгаа. Суур өнгө нэг юм бүдгийн өнгө. Энэ айгаад гоё өнгө лээ. Надад энэ таалагдсан. За саяны суур өнгө нь энэ өнгө. За тэгээ одоо дээрэс нь уруулаа ингэ бодчихоор том харагдчихаас тээ. Өнөөдрийн маань мейкап ингээд туслаа. Одоо хэдүүлээ хувцас өмсөд үс янзлаар явцгаа. За чи ингэж явах би энэ малгайг ингэж өмсмөр байгаа байхгүй гадаа. Өнөөдөр халуун ч гэсэндээ би энийг өмсмөр байгаа юм бүр. Тэгээд энийг өмсөд дотор нь юм хар өмсөд гадуур нь хар цомцомсоод тэгээд энэ үнийг өмсөд тэгээд даавар нь нэг Jordan-гийн цэнхэр өнгийн гийг өмсөх гэж байгаа. Өнөөдөр өмсөх гутал маань энэ гутал байгаа. Тэгээд энэ өмдийг өмссөн. За тэгвэл одоо хэдүүлээ өмсөд явцгаая. Few moments later. За би гэрээсээ гараад найзтайгаа уулзаад нөгөө нэг ужинго гейм гээд тэрийг үзэн гэсэн чинь тэрийнхээ өмнөдөр кофе шоп дээр кофе уугаад сууж энэ манай найз дээр одоо нэг гоё хөгжилтэй Friends game хийж чинь энэ юу гэхээр хоёр зүйл асуугаад тэрнээс аваад нэгийг сонгох хэрэгтэй байгаа. За хамгийн ихэндээ штэ хоолны талаар асууна. Одоо энэ насан туршдаа штэ амьдрахтаа энэ хоёр хоолны нэгийг сонгох юм бол алийг сонгох вэ гэсэн үг байхгүй юу? За хамгийн их юм нь штэ энэ жажамян эсвэл жамбун. Тэгэхээр хоёлаа угаасаа ойлгомжтой жажамян юм штэ. Яагаад вэ гэхээр штэ бид дээр жамбун гэдэг нь шүлтэй бол энэ дээр нөгөө нэг далайн бүтээгдэхүүн чинь болохоор бид дээр далайн бүтээгдэхүүн одоохонд идэж чаддгүй. Далайн хоол мөн штэ. бүтээгдэхүүн Далайн бүтээгдэхүүн мөн штэ. Оо, далайн хоол, далайн тийм амтэн идэж чаддгүй. Тийм болохоор жажамян сонглоо. угаасаа байн иддэг юу. За дараагийнх нь штэ пицца эсвэл чикен. Битэр угаасаа чикен амар дуртай. Бэнк чикен тэгээ явуулж болгондоо чикен пицца нэг хаяа байх юм бол идэ байх болно гэдэг. Чикен уйдахгүй. За дараагийнх нь кимчижигээ эсвэл тэнжанжигийг зах. За хариултын 1 2 3 хэрэглэе шүү. За 1 2 3 кимчижигээ. Яагаад гэхээр угаасаа кимчижиг амар гоё юм те. Тэгээ тэнжанжиг гэсэн гоё л та махтай хажигтай амар сонаа үнэтэй. Тий амтчин яг жоохон өрмөц үнэтэй л дээ. Гэтэ кимчижиг бол тий.
За. Хамгийн сүүлийнх нь За. кола эсвэл сайда хоёрын аль нь? За. 1 2 3 кола. Начиругаас. Тэрүүгээс сүүлийн колонд додсон ба өдрийн баг 1-2 удаа тий. Өдөр заавал нэг. Уул нь би Уул. Болтэй л ингээд өөр ундаа уухаас уусан болов тий. Заавал колоо гэж амны цагаа. Дараагийнх нь шүү дээ. Левел авсан байгаа. Энэ жоохон найз залуугийн тухай асуул. За ингэсэн байна заяа. Чиний ирээдүйн найз залуу шүү дээ. За найз залуу чинь ингээд сайн эмэгтэй найзтайгаа цуг нэг шөнө 2 өдрийн аялалд ингээд явлаа. Гин заяа. За эсвэл эрэгтэй чиний найз залуу чинь өмнөх экс найз охинтойгоо ингээд нэг өдрийн шөнийн турш ингээд хамт арих уу яа гэх юм бол аль нь сонгох вэ? X тэгээд цуг шинжэнгөө айх уу гэсэн байна. Яагаад? Оо тэгээд хоног зугаалж ийснээс зүгээр шинжэнгөө айх уугаад гэр байсан дээр юм шүү. Чи юу гэж бодож? Би штий. Би бас гэтээ аялалд бол яагаад ч явуулахгүй. Тийм. Заавал сонгох гэх юм бол тийм X-тэй яг юм тэгэл. Угаасаа баг ихэнх нь энийг сонгож байгаа. Та нар алийг сонгох уу? Комент сэтгэлдээ гэрээ. За, дараагийн асуулт нь. За чи ингээ ирээдүйд найз залуутай болно шүү дээ. За тэр найз залуу чинь шүү дээ. Чиний хамгийн сайн найз ингээ сэтэн хаяад манлаа заяа. За тэгсэн чинь дараагийнх нь болохоор эсэргээрээ. Чиний хамгийн сайн найз чинь чиний тэр найз залууд ингээ сэтэ хаяад. Тэр алийг сонгох уу? Заавал нэг сонгоно. Одоо тэгвэл найз залуу нь сэг. Тэгээд угаасаа салж шээ. Найз залуу сайн найзтай юу? Сэг. Баг сайн найз сонгоод байгаа юм шүү. Угаасаа тэгээд найзтайгаа тийш дээ. Би ч гэсэн тэрийг сонгоно. Яагаад вэ гэхээр тэр найз залуу чинь угаасаа сайн найз чинь сэдэ хайж яана хэр чи өөр хүн бас хайнаа л гэсэн үг тийм үү? Тэгэхээр чамд ямар нэгэн чадвар одоо би болно гэж бодлоо шүү дээ. За тэгэх юм бол хизээ өгөхээ мэдэх эсвэл яаж өгөхээ мэдэх алийг сонгох уу? яаж өгөх юм? Чи Хизээ өгөхээ мэдэх. яаж вэ? Тэгвэл одоо хизээ өгөхээ мэдчихвэл тэрнээсээ өмнө ингээд хийх хүссэн бүх зүйлийг хийгээл ийш гоё аяллаа. Тэгж юм. Одоо яаж өгөх юм? Дараагийнх нь болохоор ингэж аахгүй юу? Насан туршдаа шүдээ явахгүй амьдрах. Эсвэл насан туршдаа усан давхгүй амьдрах. Алийг сонгох. Шүдээ өгөх байна. Яг Яг тэгээд усандаа болоо усанд орохгүй бол бүр хэцүү шүү дээ. Тэгэхээр чи усанд ороод яг шүдээ амаа тэгэл яг тэ бөх мөх яачлаа тийм. Химээд би ч гэсэн заавал сонгоно гэвэл тэрийг. усанд орохгүй угаасаа амьдрч чадах тийм. За, битэрийн саяны Plants Game-ийн үрээд дууссан байна. Тэгээ та нарт ямар санагдсан бэ? Бол энийг ингээ гоё найзуудтайгаа ингээ тоглоод сонирхолтой юм даа олоолаа тоглоо. Зөндөө гоё асуултууд ч тийм байлээ. Тийм. Тэгээд та нар бас саяны асуултуудаас алийг сонгох байсан бэ? Тэрийг амар сонирхож ин тий. Тэрийг ингээд та нар комент хэсэгт үлдэх юм бол бас сонирхолтой байх гэж бодож байна. За, одоо битэр хайж хүлээ. Ужино Game. Тийм, Ужино Game гэдэг тэр киноны үзэсгэлэн үзэхээр явна. Идэглээ хамт явцгаая.
хоёр ирсэй. Амар очиртай байна тий. Ахаа. Амар их хүн байна. Тэгээд зураг авах чадахгүй юм байна. Тэгээд энэ нөгөө нэг юунууд нь гар хүрч чадахгүй байна. Энэ үзэсгэлэнгүүд нь зүгээр л нүдэрээ л харах юм байна. Тийм ингээ корона болохоор бас ингээд удаан хам байж болохгүй гэсэн. Амар их хүн байна. Очрлоо зураг авахлахдаа очрлож авах чинь тий. Энэ нөгөө нэг болсоор нөгөө нэг талгуунаа чихрэг ингээд яадаг яхта хад доор нь ингээд нөгөө нэг суудаг шүү дээ. Доор нь суудаг та. Тэр байн тэги тэр гуглтэй вэ. За битээр одоо гэлэнгээ хайрлаа. Метронд суугаад. Баяртай. Дараа уулзъя.